За ер нь хүн туулж өнгөрүүлж амьдралдаа бол эргээд ингээд эргцүүлэн бодно гэдэг бол тэр заавал багнаас дурсамж хайр гэж юу байдгийг эцэг эхийн холбоо өвөө эмээгийн холбоо тэгэл ер нь тэр хайр гэдэг мөн чанар нь яагаад алдагддаг талаар одоо ингээ ярихад бол ерөөсө эрхлэх буруу ойлголтоосоо болоод хүн хайраас дөлдөг гэдгийг л би бол мэдэх юм л да. Яагаад гэвэл би одоо яг социализм нийгмийн үеийн одоо гэр бүл архины асуудал энэ дотроос намайг айлын ганц хүүхдээ ингээд аваад явуучих хэмжээний айл төрсөн болов уу гэсэн тэр бодлоос эхлээд энэ хинч надад хайр байхгүй хинч намайг одоо ихлэл ивэл байсангүй гэдэг тэр ойлголт бол ташаава гэдгийг бол одоо л ингээд зохицохоос ойлгож мэдрэж юм л та. Хүн яагаад одоо ингээд бусдаас хайр нэхэд амьдрээд байдаг бусдыг хайрлах хариуцлага гэж юу байдгийг ухамсарлахгүйгээр хайрын тухай бол ярьж чадахгүй болов гэж би бодож байна. Гэхдээ би маш буруу амьдсан тэр буруу зүйлээсээ бодоод маш их харж дотны хүмүүсээ тэг гомдож исэн тэр амьтан баггүй. Сантин одоо ингээл том болоод ингээл юу одоо ингээл гадаад улсын сургууль эцэг эхийн харилцаа холбоо ингээл бүх зүйлээ 3 намтар гэж бичигддэг байх тэр үеэс эхлээд надад ганцхан ээжийнхээ тухай бичил эцгийн тухай мэдэхгүйгээр орхихдоо эргээд тэр шаналгаатай зүйлээ сэтрэх гэж байгаа юм шиг эсвэл тэр гомдлыг үгүй ядал болгох гэж байгаа юм шиг ихийг ингээд зовоож ирсэн тэр зовл зүйлүүдээс бол ингээд анзаардаг. Магадгүй миний ээж миний төлөө гэсэн агуу их сэтгэлтэй хүмүүс. Яг тэр 85 онд одоо би одоо гэр бүлийн тоглолт хүмүүжил гэдэг юмыг бол уландаа гიშгснээс болоод хэрэг төвөгт ороод ингээ явж байхад бол даритаас авахлал мөнгөн мөртийн орхын хүртэл миний ээж маань шууд одоо боорцог үүрэл тамхи тарагийн минь үүрэл одоо ингээл хайгаал явж очиж намайг эргэж торж байсан маань тэр хүний ихийг хайр байсан. Тэрээс том агуу их хайр гэдэг юмыг бол бичлэн мэдрэх гэсэн тохиолдол бол надад бол одоо бол байхгүй л дээ. 2007 онд ээж минь насаарал одоо ингээл байж хахад бол миний ээжийн одоо дүүнэр олон ингээл гэр тэндээс авахлал одоо намайг гээл байжсэн улсуудын солигддог тэмдэг шиг одоо ингээл хувраад эхлэхээр би дандаа буруудан болоод явж байдаг байхгүй. Учир нь миний тархинд одоо гадсан ч юм уу өөрийгөө өмгөөлөх ч юм уу одоо тэр хүмүүсийг хайрласандаа одоо ингээ ч юм уу гэлтэй сөрөг мэдрэмжээр би болгосон би л муу явж ич та нар сайн сайхан амьдралыг оргилдон хүрсэн шүү гэдэг тэр зүйлийг л би та нарыг хайрлаж байсан та нар одоо сайн сайхан яваад би урууданд ороод амьдарч байна гэд энэ үжил бодол маань хүртэл тэр буруу зүйл байсныг одоо би бол огт бодож байгаа. Зүгээр л тэр хүмүүсийн намайг хайрлах ястай юм шиг санджсан болохоос биш эргээд ингээд одоо тэдний харилцаа одоо соёл харилцаа одоо миний одоо ингээд амьдрал ингээд нийцэхгүй болоод ирсэн чинь би тамхины шиг зүгээр л гудамжинд гарсан тэр зүйлүүдтэй үгүй ядал
бий болгож явсан. Энийг би олон жил одоо ингээд мэдээд ингээд явж байхдаа бол хайр гэж бол огт байдаггүй гэж би бол боддог байсан л та. Яг тийм нэг олон ингээд Facebook олон ингээд юм олон ингээд харин тухай ингээд кино үзэл ингээд яг өнгөрсөн амьдралдаа өөрлөгөө ингээд хараад эхлэхээр яг үзэл бодол маань бол буруу учраас л тэр хайрыг би яг ингээд мэдэрч өсөөгүй юм байна гэдгийг өөрөөсөө ингээд олж харж байгаа маань хамгийн том мухаглал маань байсан юм байна гэдгийг бол одоо л олж харж байна. Би одоо ингээд боддгийн. Өнөөдөр би 57 настай. Тэгээ энэ 57 жилийн хугацаанд бол би одоо ингээд миний ааш харансан миний одоо ёс зүй ингээд энэ өөрчлөгдөж гэнэ гэдгийг бол би өөрөө мэдгүй гэсэн бол хүмүүс надад ингээд хэлдэг юм байна. Эсвэл миний одоо үйлдэлээр одоо хүмүүс ингээд дүгнээд хоорондоо ингээд магтаж ярьдаг юм байна гэдгийг бол одоо л ойлгож байгаа шүү дээ. Би саяхан ингээл нэвтрүүлэг үзэл, чат үзэл одоо ингээл энэ үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцхааргүй одоо хайртай дуртай гэж тийм яриануудыг бол маш багаас эхлээл сонссон. Тэгээ Монголд бол Герман улсад бол 80 хэд оны одоо бичлэг Facebook дээр тавигдсан байсан л одоо тэр нэг ээж одоо тэр бага насны охиноо ингээ хүчндүүлээ шүүх хурал дээр ингээ буудчихсан те. Яг энэ үйл явдалтай дүүцүүлсэн одоо хэрэг сайн Монголд ингээ гарахад би тэр үүлээд ирж байгаа ээжийг хараад бол миний бол үнэхээр сэтгэл чимшиж байсан. Яг тэгэхээр энэ нийгмийн харилцаанд хайрыг мөнгөөр үнэлдэг юм уу, мөнгөөр дүгндэг ч юм уу, одоо яг энэ тарчиг амьдралын мөн чанарыг бол хараад бол би үнэхээр ойлгохгүй байсан. Тэгэхээр одоо яг энэ хайрын дотор юу байдаг юм бэ гэхээр үр хүүхдийнхээ төлөө хөлөө хуурахгүй явдаг гэсэн энэ үзэл бодол маань нийгэмтэйгээ давхцаад өнөөдөр өнгө мөнгөний хорвоо болсон юм болов гэж бодохоор хайр гэдэг юм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг их хүрийн хайр энэ харин бие сэтгэлээ ойлгоцсон эхнэр нөхрийн хайр үр хүүхэд их эцгээ хүндлэх хайр гэдэг тэр зүйл ер нь ямар юм байдгийг бол ерөөсөө мэдгүй те. Ганцхан би өөрийгөө хайрлж сурж байгаа тэр зүйл маань өнөөдөр ирүүл явах гэдэг энэ мөн чанарыг л одоо бол би өөртөө хөвшүүлээд дадал болгохыг хичээдэг. Тэгээ ер нь ингээ олон жишээ баримтуудаас ингээ харж яхад хүн өөрийгөө олж харж өөрийгөө ингээ буруутгах газараа буруутгах зөв гэсэн зүйлөө ингээ хийгээд тэр сэтгэлийн амар амгалан 24 цагтаа идэлж байгаа хүн бол өөртөө хайртай байгаа хэв шинжил гэж боддог. Ганасаа одоо ингээл хөгшрөх дууссан тэр бусдын одоо хайр өгүүлэгддэг бусдаас ингээ хайрлаад ингээд аяг цагаа уугаад явах юмсан гэдэг тийм мөрөөдөл би болдог. Энэ зүйлүүдийг би ингээд үзэн гэж ерөөсө боддог. Бодж явчихсан удаа бол байхгүй л дээ. Гэсэн сүүлийн үед би зүрхний шигдээс гэдэг зүрхний дутагдал гэдэг энэ оншиг инэрлийн эмчгээс авахгүйс одоо энэ эмчээр хандаад ингээд хаалын дүргийн эмнэлгээр ингээд явж явах хугацаа болгондоо одоо ингээд өөрийгөө хайрлах хайрыг бол улам их бий болж байгаа маань бол бас л Бурхны бас өгж байгаа өгдлүүдийн нэг хамгийн том шагнал юм болов гэж боддог. Яг тэгэхээр
бие хайрлахгүй байгаа хүн элдвийг бодоод эхлэхээр тэр харуусал гуниг доор хайрыг умартаж явдгийн байна гэдгийг л би биеэр үзсэн тул одоо өнөөдөр хүний мөрөөсөл болоод явж байна гэдгийг ойлгосон байна. Хайр бол ерөөсөл одоо зорсондоо хүрэх хамгийн гол түлхүүр юм болов гэж боддгийн. За баярлалаа.